2 1 яаж гараа үе болгон дээр эхлэе гэж хэлэхээр эхлэе шүү заяа. Эхлэе гэхээр эхлэе шүү заяа. Саяны эхлэе гэдэг чинь эхлэе гэж хэлж байгаа эхлэе биш шүү дээ. Одоо эхлэе гэж хэлэхээр эхлэнэ гэсэн үг шүү дээ. За эхлэе. Гараа явуулсан. Гараа явуулсан. За. Гараа авчихсан. За гараа өгөө. Сэт. Мөрөөсөө. За. За ихчингийн нэг нь үлдсэн байна. Нэг болсон байна. Хөтөдгөр. Хэд өрөөсөн. Онтоо мөрөөсөө авчихдаг үү? Энэ унахгүй. За юм үлдсэн шүү. Мөрөөсөө авчих. Дараа ишээ мөрөө. Мөрөө. Ингээд арай чангаачжээ. За. Ингээд эхний үеэс хүчин том хасагдаж байна. Одоо тэгээ эцэх үгийг хэлье л. За одоо яах вэ? Эндийнхээ зогсож байгаа гэж байна. Яах вэ? Өмсөнгөө шүү. Онсонгүй. Хоёр гэхдээ сая ажиглаа хараад ирсэн. Мөрөө гэсэн чи гараа хөдлөх. Гар нь бол үнэсээ хөдлөх. Мөр нь хөдлөх гэсэн. Мөрний хөдлөл дотоо байна да тий. Дараа нь тэгээд бэлтгэл ивэл одоо мөрнийхээ хөдлөхөнд их сайн тийм шүү дээ тий. За бүгд хэлэх үг юу вэ? За тийм баг. Та амжилт хүсье. Арай. За тавхандаас амжилтсан. За сонцтой санаа. Ингээд өдөрт тавхандаа зориулаад 60 ором шоу нэвтрүүлгийнхаа эхний үеийг үзүүллээ. Хэсэг хугацааны дараа 2 дахь үеийг бид авч үзээрэй. Ингээд та бүхэн ямар ч хэдэн цаг зориулсан өргөдөг 60 ором шоу нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарыг 2 дахь үеийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт шинэ үе продакшны залуу жүжигчид, уран бүтээлчид бас оролцож байгаа. За 2 дахь үеийн даалгаврыг танилцуулъя. Бүгдэнд нь 6 ширхэг цаас аягнууд бэлдсэн байгаа. Энэ цаас аягийг уруулчиж өрөх юм. Ингэхдээ доод талыг нэмд нь 3, дунд талыг нэмд нь 2, дээд талд нь 1. За өргөдөө шууд гараар өрчихгүй шаар ашиглана. Шаарыг амдаа зуужаад гарын оролцоогүйгээр аяган дотор оруулаад үлдээхээр шаар тэлж аягыг авчиж барина тийм ээ. Тэгэхээр шаараараа зүүн гэсэн үг. Гарын оролцоогүйгээр шаараа амдаа нэг зуусан бол тэр чигээрээ л хийнэ гэсэн үг. За шаараа мэдээж үлээж аягаа зөөж тавьсны дараагаар шаараа мэдээж хийг нь гаргаж ээж аягыг суулгаж тавина шүү дээ. Ингэхдээ мөн ижил гарын оролцоо байхгүй. Ерөөсөө шаарыг нэг зуусан бол гарын оролцоогүй гэсэн үг. За шаараа үлээж явах явцад аяган дотор алдах аль нэг газар амнаасаа унгаагаад алдах юм бол бүр ихнээс нь эхэлнэ. За тэгээд бүр ихнээс нь хийхдээ аягнуудаа яг ингэж 6 тойруулж 6 ингээд тараасан байдалтаагаас эхэлнэ гэсэн үг. А эхлэхдээ энэ байрлалаас нь шууд энэ дээр нь өрөхгүйгээр өөрийнхөө урт талдаа 3-ыг нь байрлуулад тэгээд 2-ыг тавиад гих мэтлэнгээр явна гэсэн үг. За шаар чинь унаагүй магадгүй зүгээр өөрөө гарын хөдөлгөөнөөр ч юм уу 3 дахь нэгээ ихж хагаад 2 дахь нэгээ унах юм бол яг доод талын хэмжээнд дээрээ өргөжлүүлээд хийж болно. Хамгийн гол нь шаараа унгах юм бол дээш бүр ихнээс нь гэсэн үг. Дээш ингэж өрнө үстэй. Тэгин дээш. Ингэн тий, ерөөсөө энэ. Ингээ унгах юм бол бүр ихнээс нь. За, ойлгомжтой юу? Тэгээд 60 секунд юм уу? Үгүй. Хугацаа арахгүй. Та тав уралсан л юм байна тий. Хин хоцорсны энэ үеэс хасагдах нь байна тийм ээ. Ойлгомжтой юу? Ингэж үлдээгээд ингэж яваад ингэж яваад. Зүг ойлгосон байл. За, ойлгомжтой юу? Ингээ тааруулсан эхлэнэ шүү дээ. Тийм. Тараасан байрлаасаа эхэлнэ. Тараасан байрлаасаа өөрхийн эндэрлүүгээ 3-ыг авч тавих нь шүү дээ ингэж. Тэгэхээр энд 3-ыг тавь. Тий. За. Энд дараа нь. Наач оо энэ бүтгэхгүй. За. Билнэ үү? За. Бүгдээрээ шаар үлээгээд нэг шалгах чи тий. Шаар үлээж зүгээр байна. За болчих тий. За шаар бол асуудалгүй тий. За. За ихчээ шаар нь зүгээр байна уу? Зүгээр байна. Яасан бэ? Шаардаас айдсан биш үү? Энэ үеийн хин хасагдах нь тодорхой юм шүү. Яг штэ. Үгүй юу за. За бүгдээрээ сайхан би эндээ амжилтсаар нэг алдчихсан. За. За, билнэ үү? Байлаа. За бүгдээрээ шаараа амдаа зурчээ. За ингээ шуул одоо тэгээд за шаараа нэг зуусан бол одоо гарын оролцоогүй шүү дээ тийм ээ шаараа алдаж болохгүй ойлгосон. За харж байгаарай. 3 2 1
Ой, наашаа. За 3 2 1 эхлэе. За одоо яах вэ одоо тэгээд оо тэр хүн алдсан одоо яана бэ яана маа яг чар баг юм санахгүй Нам чүнгээ яг хүүхдийн хөстэй. ламгийн сайхан хараач тавьж байгаа тийм Бас үнэ. чараа татсан уу ихчээ ихнээс нь Хараа авсан бол бүрхнээс нь тийм ээ. Хараа авсан бол аягнуудаа гаргаж байгаа бүрхнээс нь. За одоо шаа. Яг гоо суур хондоо нэг чам тэгээд найд нь вай шүү. Ямар ч юм тогтсон. Зүгээр аяга босгож тавьж байгаад үргэлжлэж байна. Хараа алдаагүй л боо. Яасан бэ? Нэг бол ийм дали вэшин байдаг шүү дээ. Тэр шиг юм Өтөөгөө ороо чи. Бабаа гайхамшиг нэг тийм чимзээ ихтэй. Тэ нэг юм шаардлагаа амраа гад. Нэг чи юу болж байна? Тэр ястар чи нэг түлхий дээр жоох юм. За өөрөө бас нэрээ яж. Унхэнтэй видео. Унхэнтэй. Орно. Бодсон. Шараа. За одоо тэрсэндээ Би утаа буулгаж авах уу? биш ихний үед яасан бэ? Юу бодсон? Нэг харсан ингээд явчих шиг болсон да. Нэг нь оюун
Ингээл явсан. А ингээ бочоо чагасан. Ну одоо ороод. Хойд юу юу. Яг хэрэг чи одоо За хараа авчихсан бол гэсэн. Яаж ч харж байхад авчих тий. Хараа гоо. тэгээд өнгө өнгөрөөч гэсэн дээ. Харж байхад авчихсан. Уур аяга тараа. Мөчтөнө. За. Их ч асах юм дээр. Шаар гэсэн юм бэ. Би дээрээс яг ийм бодож зөндөө алцсан нэ. Энэ баг 7 8 дахаараа үржиж хийж ах шиг. Яг нэг доотлол дээр яг аагийнх хэллээ. Гурт сүрж сайн болох хэрэгтэй гэдэг. Тэг ингээ өрөөд. Аль би уг нь хийхээс барилгын ундаам сайн байх хэрэгтэй энд яриад та нар тоохгүй. Би ч нэг шигүү хэрэгтэй байх гэж бодлоо. Уруулам хөгчгүй яаж. За. Их чи одоо өгөө хэлээ та. Тэгштэй амдаж хийж нараа. Тавд бас ир болж байна. Ажлынхаа нийт хамт олондоо бас баярын мэнд төргийн маргааш 4 сарын 2-нд манай тоглолт Гүргэр хань цоошны нийгмийн таймд шоу тоглолт маань дуусах гэж байна. Тэгээд дуусаад бид бүхэн бас хөдөө орон нутгаар даргадаар явах байгаа. Тэгээд нийт үзэгчтэй, дахин эрдэнэ цэлмийн үзэгчтэй бас хүрэлцэн ирж үзхийг хүсэж байна. Нийт телевиз үзэж байгаад Монголынхон бүх ард түмэндээ инээдний баярын мэндийг хүргье. Та бүхэн минь инээд хөөрөөр үргэж бэлхаж цалгиж явахын үзээтэй сайхан өрөөдийг өргөн төшөөж байна. Бүгд баярын мэнд хүргэе. Тэгээ бас үзсэн дөрөв оролцогчтой амжилтсая. За баярлалаа. Ингээд жаргал шоуны төлөвийнхаа 2 туйг үзүүллээ. Хэсэг хугацааны дараа дараагийн үеийг даачаарай. Ингээд 4 сарын 1-ний өдөр зориулж өргөж байгаа жаргал шоуны төлөвийн 3 туйг үзүүлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт шинэ продакшны жүжигч уран бүтээлчид оролцож байгаа. За, 4 дахь үе дээр жүжигчин Чимцээ, Мөнх чулуун, Алтан гэрэл, Ган зөрөг дөрөв томжилсан байна. За, энэ үеийн даалгаврыг танилцуулъя. Нийтдээ 4 шиг Ингрийн өмнө бол игнэж тавьсан байгаа энэ аягнуудыг унгаана гэсэн үг унгаахтаа. За, энэ тэркон дотор байгаа бөмбөгийг ашиглана. За, тэркогоо толгоондоо углаад хамраа дарах хүртлээр бол углана. За, ингэж угуулчаад гарын оролцоогүйгээр доошоо газар гараараа тулахгүйгээр, доошоо өвдгөл суухгүйгээр тонгоогоод толгойн хөдөлгөөр савлуулж агаад аягнуудыг бөмбөгөөр цогж унаа гэсэн үг. Ойлгомжтой тий? За. Бүгдээр тэрхогоо углаад бэлтжээ. Йоо, энэ чи багтах юм уу? Ямар номжиг сараа. Фотогоо шууд болно. Янз янзын байдлаар тэрхогоо углаж үзсэн л байлгүй тий? Хамраа дараа юм шүү. Банк дээр гэж Аа, яана. За. Тэгээд одоо эхлээд хийхээс өмнө аяа. Би хараад байна. Би хүн ард тавьхгүй. өөр харагдаад байна. Яа, бүгдээрээ нууця. За, хэлнэ. Хэлээ. За, бүгдээрээ би энд нэг сайхан амжилтсаар алдчихъя. За, энэ гом гараад хэлчихв бүгдээрээ. Яаж хаашин зөх юм? Хайшин ч хамаагүй. Ерөөсөө л зохиж унгаад. Зэрэг л явах юм уу? Өөр тонгоон үү гэдэг. Хөд гадар үрхгүй. Тий. Өвдгөө доошоо өвдгөл суухгүй. Ингэх юм уу? Болно. Яа, гадар штэ. Доошоо явах суух юм уу? Доошоо явган суухгүй. Ерөнхийдөө тонгоон л гэсэн үг. Би өгөх юм уу? Гүм шүү. Гараараа доошоо шалан дээр тулахгүй тийм ээ ойлгомжтой. За, билнэ. За, байж гараа. Ой, байж гараа. Болоог байна. Зөвхөн бөмбөгөөр толгоогоороо савлж унгаад гэдгээ санаарай тийм ээ.
За харж байгаарай. Ганц зэрэг бол ерөөсөө дүүгүртэл явчих юм шүү. Толгоогоороо. За харж 3 2 Агаас хамт Яасан бэ? Маа мэдээ. За эхэлчихв. За 3 2 1 эхлэе. Оо за. Тэр ганц зэрэг чийс одоо ихтэй нэ. Хаач. За чимцээ. За үргэлээ. За аги. За. За сайн бодоос. Сандаргийн биш хоёр дахь нь үлдээд ингэ яваад. Яг сүүлийн саунд дээр хоёул үлдсэн. Хоёул яг. Та тэгж байхгүй ингэж урагшин татчих урт толчих байхгүй. Урт ив чи ингэ савлаад оногддог байхгүй. Би бүр ингэж доошлож богинохон бодох. Энэ ТV Тэнгүүд ингэ савлангууд яг надад өдөртөг. Бэлдсэн байх нь тий. Эхний хоёрыг бол бас лиг унгасан да ерөөсөө зүгээр дүүгүртэй. уул ингэж явдаггүй юмсан таахгүй. Тэгээд сүүлийн хоёр л Толгой эргэжж ингэ дүүнгүүртээд ингэ. ер нь бол зүгээр бөмбөгөө бол хараагүй, аягаа бол хараагүй зүгээр багцаалтаад явцсан юм шүү дээ тий. Харсан л таарсан уу? Жоо харагдаад байсан. За нэвтрүүлэг зориулж оролцож байгаа алтан гэрэлтэй маш баярлалаа. Өнөөдөр өндөр хэмжлэг хүсье. Баярлалаа. Өвдөжтэй хамт. Бас баярлалаа. Үдс 3-таа амжилтсаа. За баярлалаа. Ингээд та бүхэндээ зориулаад 60 шоу нэвтрүүлгийнхаа 3 дахь үеийг үзүүлээ. Хэсэг хугацааны дараа 4 дахь үеийг даах үзээрэй. Ингээд та бүхэн хамт төдөө цаг зориулсан өргөдөг 60 шоу нэвтрүүлгийнхаа 4 дахь үеийг үзүүлдэг. Бид болсон байна. За 4 дахь үегээр жүжигчин мөнх чулуу, за чимэзээ ган зэрэг 3 болгоомж илтсэн байна. За энэ үеийн даалгаврыг танилцуулъя. 10 шиг цаас аягнууд байгаа. Энэ аягыг давхарлагдсан байгаа энэ чигээр нь завсар нь 10 шиг тестийн бөмбөгийг хийхдээ тестийн бөмбөгийг 2-3-аар нь авахгүй нэгийг л авлаа. Авсан бөмбөг заавал хийсэн дараа дараагийн бөмбөг авах шиг байна. Бөмбөгөө газар ойлголоо, голдож орууллаа, доороос нь аяг суулаад дээр нь хийлээ. Энэ мэтлэнгээр явсаар хагаад 10 аягны завсар 10 шиг теннистэй бөмбөг байна л гэсэн үг. За анхаарах зүйл нь бол теннистэй бөмбөгийг олноор нь авахгүй. Авсан теннистэй бөмбөгээ заавал хийсний дараа дараагийн бөмбөг аав тийм ээ. Ойлгомжтой тий. За яг бөмбөг бол тоотой байгаа, магадгүй бөмбөгийг хийх гэж байгаа дээрээс нь ихшиж хагасны нөхцөлд бол таны нэг бөмбөг чинь дутаа таасагдана гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хагалахгүйгээр хийх хэрэгтэй гэсэн үг. Ойлгомжтой. Дараа нь би шалах учраас хагарах бөмбөг байж болох байх нь. Цагаан бөмбөг заавал байх нь халааснаас шар бөмбөг гаргаж хийхгүй. Яа. За. Ойлгомжтой юу? Тий. За. Билнэ. Бил. За, гурлаа ширээгээ дараа зөксөж тий. За, 3 мэдээ нэг амжилт хүсэл халаад шаач. За, амжилт хоёроо. За. Би бүр баярын яа. Гэ маргааш тоглолт таалаа. Тэглээ. Манай тоглолт өдөр болгоо соёлын төвөргөн дээр сайхан амжилттай тоглоод маргааш 19 цагаас соёлын төвөргөн дээр нэг удаа тоглоод хаалтын тоглолт хийх гэж байна. Ирж үзэж ямжиг хүмүүс маань ирж үзээрэй гэж хэлсэн. За. Эхлэх үү? Эхлэе. Эхлэе. Анхаарч байгаарай. 3 2 1 За 3 2 1 эхлэе. Ой, бөмбөгнүүдээ тэгж айхтар тарахгүй шүү манайхаа. Яг л авсан бөмбөг
За, ганц зэрэг дууссан байна. Бүгд маань хаччихваа. Тэр. За, одоо төрүүлж хийсэн үлдэхиндээ. За. Юу болчих хоёр? Тий, оруулаад Дээд талд нэг нэг болчихсон. Дээд талд нэг байх хэрэгтэй шүү. Төрүүлж орсон шүү дээ. Минийх төрүүлж би хийгээд дээшээ аягаа суулгацсан шүү дээ. Доороо нэг өгөх хэрэгтэй. бичлэг харахаар мэддэг. Доороо нэг өгөх хэрэгтэй. Тэг бүгд л байгаа шүү дээ. Харин Юу болоод байгаа юм бэ наагч. бэс ингэж Би төрүүлж хийсэн те. Энэ төгс дуужаа. яг зэрэг орсон шүү дээ. Тий. Би төрүүлж орсон тийм аа яг. Энэ хоёроо яг энэ ардаас нааг орсон. За. Бараг л зэрэг шахав. Гэтэ жоох хоцорчлоо тий. Зэрэг. Бүгний араас бас ингэж яваг хүмүүс бас болохоос бүгд хараагаад ич. Айгүй олон хүмүүс тараа. Эхлээд хин бэ ингээ самбатаа тараацсан. Хоёр нэг. Өөрөө дараа. Бич бич байгаа та. Өгчлөө ер нь нэг юм үнэ тий. Юу ч болсон ерөөсөө өөртөө хэр алдаахгүй тий. Юу ч болсон. Энэний буруу гэсэн гэдэг ерөөсөө. За. Мэдээж альва тэмцээн уралдаанд нэг нь төрөж нэг нь хоцордог учраас бас энэ үеийн хүртэл бас амжилттай сайхан өрсөлдөө. Хоёр ч үе дээр бас нэлээд югүүдж жагаад нэлээд сайхан бас өрсөлдөө. Хүчтэй өрсөлдөгч байлаа. Мөгчлөө үзэгчтэй хандаж бас одоо сүүлийнхээ үгийг хэлье да. Ямар муугал Нэвтрүүлгээ дуусгая та гэж. За үнэхээр сайхан нэвтрүүлэгт хамт олонтойгоор ирж оролцлоо. Өрсөлдөөнтэй байлаа. Тэгээд бас нийт телевиз үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бас энэхүү тэмцээнийг бас гэрч дотроо бас хөгжөлтөд тоглоод үзээрэй. Бас мөн манай тоглолтыг үзэж ямжаагүй бол маргааш манай хаалтын тоглолт болох байгаа. Та бүхэн маань соёлын төвөргөнд 19 цагаас найзууд төслийн цоо шинэ хөөрөн бүтээл гүргэр хань хэмээх хинэд мэд тайм шоу тоглолтыг гэр бүлээрээ хүрэлцэн ирж үзээрэй гэж та бүхэндээ хүсэж байна. За маш баярлалаа. Уран бүтээлд ирсээрэй. За хэний нэмчих одоо? Хэний нэмчих юу гэж байгаа юм хэрэгтэй гэдэг. За баярлалаа. Ингээд үзэж та бүхэндээ зориулаад 60 ором шоу нэвтрүүлгийнхаа 4 дахь үзүүлэлт хэсэг хугацааны дараа шийдвэрлэх үе буюу 5 дахь үеийг хүлээх үзээрэй. Ингээд 60 ором шоу нэвтрүүлгийнхаа хамгийн шийдвэрлэх үе буюу 5 үеийг үзүүлэх гэдэг болсон байна. Энэ удаагийн нэвтрүүлэг тишиний бодолчны төвчөд онцлог орцож байна. За төвччин ганц зөрөг Чимзээ 2 бол 5 үеийг томжилсан байна. За одоо ингээд хичээн үзсэн дээ гэж. За энэ үеэс мэдээж даалгаврыг амжилттай сайн гүйцэтгэсэн нэвтрүүлгийг ядч болоод 100 мянган төгрөгийн боцтыг хангана. Тэр нь өргөжлөлөд 500 мянган төлөв тоглох боломжтой болно. Тэгэхээр энэ бол хамгийн бас чухал шийдвэрлэх үе. За даалгаврыг танилцуулъя. Тенсний бөмбөгийг аваад авахтаа мөн ижил олноор нь 2-3-аар гартаа хатгаж авахгүй. Нэгийг дотроос нь авлаа. Эндэр дээрээ ойлгоод голын ширээн дээр байрлуулсан байгаа тэр сеткэн дээр тогтооно. За ингээд төрүүлээд 5 бөмбөг тогтоож чадсан нэвтрүүлгийн ялагч болох нь ойлгомжтой тийм. За эндэр дээр ойлгоод ширээн дээр ойгоод 2 3 4 ойгоод тогтох юм бол тэрийг тооцохгүй. Шууд орох хэрэгтэй. За сеткэн дээр ойж байгаад сеткэн дээр тогтоод үлдвэл болно. За харин сетгний хоёр талын захын энийг нэнд тогтож үлдвэл тооцохгүй. Ягаад гэхээр гадна талын хүрээн дээр тогтож үлдэх учраас. За хин нэгнийх нь бөмбөг хин нэгнийх нь бөмбөгийг зохиод гаргахчвал энэ байж болно. Хэрэг хин нэг чинь дөрөв яг орсон тооцох юм уу? гарчвал гарснаар нь өргөжлүүлээ тооцоо явуулна. Одоо чимцээ дөрөв хийсэн байвал ганц зэрэг ингээд нэгийг зохиол бор болгож болох нь шүү дээ тийм ээ. За ойлгомжтой юу? За хоёр биндээ нэг амжилт хийсээрэй. За чигээрэй. За анхаарч 3 2 1 эхлэе.
Бүр одоо онцгой. Эндээ онно шүү дээ. Аа. Би та нар ингэж байгаа. Маш сайн зайхлын багцсан байна. Одоогийн байдлаар 2 бүдгийн харьцаатай. Чи ор. Аа, Одоо тэгэхээр 2 нь хоолой яа тест одоо бэ? Догт. Олчихсан. Аа. За одоо. Аа. хин очив. Одоо ороо. Аа, маш сайн 2-2 болсон байна. Одоо дахиад Аа, болж байна. нэг их авчихсан. Орлоо чичээ. Яагаад ааш нүдэлсэн юм уу? Орд. Бүгд загнаад. На ортон байгаа дээ. Өөдөө ортоо. Алтсан мó. Алтсан байгаа юм уу? Дөрөв 2 болсон байна. Чөө одоо нэг тогтчих. Энд дээр ойлгож штэ ганцэргөө. За одоо орчихуулах штэ. Нүгтэй. Одоо зөв штэ. Өө за одоо гоё юм. Арахаар орсон Яг шүү. орчих штэ. Хөөрхөн. Тийм ингээд. Тийм. Алгадуултад байсан юм уу? За, гоо. Болсон байна. Алгадуултад байгаа юм уу? Дөрөв болсон байна. За, одоо хин дөрөв хийсэн. Чөө. За, одоо хин нэг дөрөвч нэгийг хийсэн. Бод эдэг. Маа. Мата. Мата. Ма. За, вечер. Хоёр нэрээ 100 мянган төгрөгийн төлөө бас сайн ус өгч шүү дээ. Бас тэрдээ шин чи нөгөө нэг айгуу гоё нэг ядаг шиг гэдэг утгаар гоё гадаг байхгүй. 100 мянган төгрөгийн тоглосон шүү дээ. Хамаагүй. Хамаагүй аа. За. За. Ядчихсан. Харин тийм баяр үргээ. Энэ яг юу юм бэ? Сая сүултээ жоохон шатчихлаа. Шатсан. Шатаад яг ингээд дөрв болонгууд нь яг ингээд амар сандраач шатаад эхэлт юм байна. Тэгээд оччихлаа доо. Тэгээд би намайг сонссон. Ай бомбогноо та. Яг юу гэж үгүй явчих юм бэ? Нана ханагдан данаг отох юм уу гэлээ. Би нэгийг загнаж байгаа болсон тийм. Нэг нь загт яд тэр хүүхд загнаад төрөөсөө. За. За цэд амжилтсан. За чамд баяр. Одоо тэгээд дахиад нэг үе байгаа тий. 500 мянган Энэ төлөө үеиндээ хадаад өгөөрэй. За тэгээд телевиз үзэж байгаа бүх үзэгчдтэй яг одоо өнөөдөр бодож байгаа. Гайхалтай инээдмийн баярыг ингээд хүргье. Тэгээд инээд байгаа газар эрүүл нийгэм оршдог гэдэг бид тэр гоё эрүүл нийт байгаарай. Маргааш манай тоглолт хаах гэж байгаа. Бүгдийн хэд сайн снаар Талбай жилийн соёлын төвд орой 19 цагаас Гүргэр хан цаашны нийтийн тайм шоу тоглолтын хаалтын тоглолт болж байгаа. Ирж үзээрэй гэж бас та бүхэнд дахин хэлж байна. За тэгээд цээдэ баяр үргээ амжилт. Баярлалаа. Гайхалтай өдрөг байна. Оромтод өндөр хамжтыг сэвэ. За. Гэл. Яа. Ингээд дэвш тааханд зориулаад 60 шоу нэвтрүүлгийн хаан хад лиг үзүүлээ. Хэсэг хугацааны дараа 6 дахь үе буюу 500 мянган төгрөгийн төлөө тэнцээ их хүсэлтийг таах хүн байна. Одоо тааханд 60 шоу нэвтрүүлгийнхаа хамгийн сүүлийн үе буюу 6 дахь үеийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт шинэ продакшны жүжигч уран бүтээлчид оролцож байгаа. За жүжигчийн тэмцээн үеэд бол 5 дахь үе дээр нэвтрүүлэг яалагч болж 100 мянган төгрөгийн болцлыг хангасан. Одоо дахин нэг даалгаврыг гүйцэтгээд хэрэв амжилттай хийж чадвал нэмээд 500 мянган төгрөг авчих боломжтой болно. За даалгаврыг танилцуулъя. 1 минут буюу 60 секундын хугацаанд даалгаврыг хийх ёстой байгаа. Амжиж. За энд 10 ширхэг шайб байгаа. 10 ширхэг шайбыг 60 секундын хугацаанд амжиж аруулангийн өнхрөөж дуусгах дахиж сэргийж авахгүй 10 удаагийн боломж байна гэсэн. Дуусгах нь. Тийм өнхрүүлнэ. Энэ замаар өнхрүүлнэ. Тэгээд За энэ замаар өнхрүүлээд энэчнээс шайбаа тавьж замынхаа ихэн дээрээс тавьж өнхрүүллээ. Энд дээрээ босоогоороо сирений үзүүрт тогтож чадвал энэ 10-ын аль нэгийг тогтоход 500 мянган төгрөг. нэг л тогтвол. Нэг нь тогтвол болно. Нэгдээ ганцхан шүү дээ. Тий. Аруулаа биш. Нэг нь.
За. Ойлгомжтой тий. За. Нэг нэгээр нь явуулна тийм ээ. Замынхаа эхнээс явуулна. За, бүр их хүч оруулж түлхэж шийдэхгүй. Өөрийнх нь инерцээр нь хөрвүүлнэ гэсэн үг тийм ээ. За, хэрэв гараас чинь шайб бултарсан нь бол дахин хоёр дахь боломж гэсэн боломж байхгүй шүү дээ тийм ээ. Шайбаа магадгүй буруу тавьж алдчихад дахиж аваад дахиж ийн гэсэн ойлголт байхгүй. 10 удаагийн боломж байгаа гэдгийг санаарай. За, бэлэн үү? Манайха минут өгчөөд өгөхгүй ингээ хардаад хэлээд өгч. 60 секундын хугацаанд даалгавраа хийж дуусгах хэрэгтэй байгаа. Бэлэн үү? Бэлэн. Бэлэн үү тий. Шившээд ийн үгүй юу? Үгүй эдэртээ би ярьж байгаа. Яриад байгаа. Юусэн ч үгүй. Би нөө сая бөмбөнүүтэйгээ ярьсан уу тий? За. За, амжилтсан хичээгээрэй. За, баярлалаа. 3 2 1 цаг. Явсаа. Би явахгүй ш. За, баг зэрэг ихэд өгч. Баг зэрэг ихэд өг. За. Оо энэ жинхэнэ юм. За ямда. За, сүүлийн хоо хичээгээрэй. Амжилтсан. Би гэж яаж орох юм бэ? Яг доор нь очиод тогтчихлаа. За, энэ угаасаа жоохон тэнэг юм байна. За, ингээд үзэгч та бүхэндээ зориулаад 60 ором шоу нэвтрүүлгийнхаа 6 дахьыг үзүүллээ. Ингээд та бүхэн ямар ч хөдөө цагт зориулсан өргөж байгаа 60 орон шоу нэвтрүүлгийнхаа ээлжид шинэхэн дугаарыг үзүүллээ. Шинэхэн үзэн суусан та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлэгт шинэ үе продакшны уран бүтээлчид бол оролцлоо. Хүрэлцэн ирж оролцсон та бүхэндээ бас баярлалаа. Дахин инээдмийн баярын мэндийг хүргэе. Энэ баярын өдөр бол мэдээж та бүхнээр бол төсөөлөгддөг хүн болгон маш сайн мэддэг байхаа. Инээдмийн баярын өдөр гэхээр бас өшөө урлагт одоо уран бүтээл төрүүлж байгаа. Тэгэхээр уран бүтээлчдийг царайг нь хармагцаад ерөнхийдөө энэ баярыг мэдэрч эхэлдэг, инээж эхэлдэг. Тэгвэл баяр дээр нь баяр нэмж бас өнөөдрийн нэвтрүүлэгт цаг гаргаа орцсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд маргааш бас хаалтайхан тоглолтод нь амжилт хүсье. Тэгээд нэвтрүүлгийнхаа бас дурсгалын гарын бэлгийг та бүхэндээ гардуулъя. Манай нэвтрүүлгийн дурсгалын аяга дээр нь Далай ламын бас айл дөрв байгаа. За бүгдээр нь уран бүтээлийн өндөр хэмжилтийг хүсье өрөөё. За. Ай. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийн ялагчаар шинэ үе продакшны жүжигчин Чимцээ гэсэн байгаа. Ингээд 100 мянган төгрөгийн бас нэвтрүүлгийн шагналыг бас гардуулъя. За бүгдээрээ баяр хүргэе. За. Эцэгтэй хандаж бас ядч бас сэтгэлээ авах цаг гэж бодож байна. Босод авцагчтай хандаж юу гэж бодов? Бэйгу гоё юм байна. Би анхудаа ингээд энэ сэтгүүл нэвтрүүлэг ядч бас үзэж байна. Бэйгу гоё зүйл юм. Ой, манай тэгээд байгаа. Тэгээ бүгдээрэнд нь амжилтсан. Бас үзэгчтэй аз жаргал эрүүлийн хамгийн сайн сайхны хүсье үргэлж одоо инээмсэглэр дүүрэн яваарэ. Хин хинийхээ гоё инээмсэх шалтгаан болж амьдраарэ. Амжилтсан манайхан гоё шүү. За баярлалаа. Ингээд үзэгч та бүхэндээ зориулаад 60 орон шоу нэвтрүүлгийнхаа ээлжид шинэхэн дугаарыг үзүүллээ. Шинэхэн үзэн суусан та бүхэндээ дахин баярлалаа. Амжилттай чөлөө цагтаа аялалтаа сайхан гоё гэдэг үсээр нэвтрүүлгээ дуусгаж байна. 7 хоногийнхаа шинэ дугаараар ирэх уулзлаа. Баярлалаа үзэгчтэй.